та бүхэн өнөөдрийн мэдээ хүргэе. За өнөөдөр дэлхийн идэвхжлийн өдрийн байр болж байгаа учраас та бүхэн баярын мэд хүргэе. Энэ жилийн дэлхийн идэвхжлийн өдрийг барилгын салбарт итгэлийг бий болгох зөвлөн дээр үзэж байгаа. За энэ сэдвээр өнөөдөр манай чуулга уулзалт маань бас нэрлэгдэж байгаа учраас тухайн салбарт ажил хөдөлмөр явуулдаг төрийн болон хувийн хвшлийн хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бүгдээрээ салбарын онцлогийн талаар, ирээдүйн талаар, олонхын талаар бүгдээрээ хуваалцсан. За өнөөдөр үйл ажиллагааг нээж өгөх нь гэмээр стандарт хэмжлэгдсэн газрын дарга Ган Төмөртэй нэг тайлснаа авч байна. Эрхэмсэг хатагтай ноёд аавхны энэ өдрийн амгалан айлтгаж дэлхийн идэвхжлийн өдрийн баярын мэдээг хүргье. Олон улсын идэвхжлийн форум АЕФ, олон улсын лаборатори идэвхжлийн хамтын ажиллагааны байгууллага АЕФ-с хамтран санаачилсны дагуу Монгол улсын засгийн газраас жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг дэлхийн идэвхжлийн өдөр болгон зарлаж 9 дахь жилдээ бид тэмдэглэж байна. Өнгөрсөн идэвхжлийн өдрийг тэмдэглэснээс хойш 1 жилийн хугацаанд идэвхжлийн байгууллага идэвхжлийн үйл ажиллагаанд нэлээд ололт амжилт гаргасныг тэмдэглэн хэлэх зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээр өнгөрсөн 7 хоногт Монгол улсын засгийн газрын хуралдаанаар стандартчил техникийн зохицуулт идэвхжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж Монгол улсын их хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэр авлаа. Энэхүү хууль батлагдсанаар идэвхжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангахын гадна олон улсын жишг нийцсэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэх юм а. Хоёрдугаарт Номхон далайн идэвхжлийн хамтын ажиллагааны байгууллагын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэх ижил түвшний үнэлгээнд 2016 онд чанар байгаль орчин хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо бүтээгдэхүүн утсын баталгаажилтын чиглэлээр амжилттай үнэлэгдсэн. Дээрх ажлын үр дүн тун удахгүй Тайланд улсын нийслэл Бангкок хотод болох Номхон далайн идэвхжлийн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий чуулганы хуралдаанаар эцлэн шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Монгол улсын идэвхжлийн тогтолцоог бүтээгдэхүүн тогтолцоо баталгаажуулалтын чиглэлээр байгууллагын идэвхжлийн хүлээн зөвшөөрөгдсөнөөр экспортын өсөлтийг хангах худалдаанд техникийн саад авахыг ажиллах бараа бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Энэ жилийн дэлхийн идэвхжлийн өдрийг олон улсын идэвхжлийн форум АЕФ, олон улсын лаборатори идэвхжлийн хамтын ажиллагааны байгууллага АЕФ-аас идэвхжлэлд барилгын салбарт итгэлийг бий болгон хүрээнд дор арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлсэн байна. Барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх идэвхжил стандартчил тохиолдлын үнэлгээний байгууллагын үүрэг хариуцлагыг тодтогч ач холбогдлыг улам өндөрлөж байна гэж ойлгож байна. Барилгын салбар нь эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудал чухал нөлөөтэй бөгөөд нийтийн аюулгүй байдлыг хангах, чанаргүй барилга байгуулалт бий болох, эрсдлийг арилгахын тулд барилга үйлдвэр, барилгын захиалагч болон гүйцэтгэгч, загвар бүтээгч, архитектор, бүтээлчид болон иргэний байгууламжийн салбар тохиолдлын үнэлгээний зөв тогтолцоо бий болох шаардлага тавигдж байна. Стандарт тохиолдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд
Өнөөгийн байдлаар сорилтын 150 давтал, дэгэндийн амлалтын 13 байгууллага, эмнэлгийн 4 давтал, бүтээгдэхүүний баталгаачлалтын 18 байгууллага, ур чадварын сорилт зохион байгуулагч 3, менежментийн тогтолцооны аудитын баталгаачлалтын 2 байгууллага, гүлэмжийн ийм амлалтын нотолгооны 1 байгууллага буюу нийт 200 гаруй тохирлын үнэлгээний байгууллага итгэмж ажиллаж байна. RC Inspection компани, Engineering Service компани удирдлага хамт олон талархлаа илэрхийлж байна. Итгэмжлийн өдрийг тохиолдуулсан нийт итгэмжлэл тохирлын үнэлгээний байгууллагын ажилтнууд, зохицуулагч, хэрэглэгч та бүхэнд харилцан итгэл зүйлс амжилт хүсье. За стандарт тэмцээн газрын дараа номын гамтмын баярлалаа. За одоо дэлхийн итгэмжлэлийн өдрийг төр болон Монгол улсын шадар сайтын мэдлэгийг Монгол улсын шадар сайтын зөвлөх хатагтай Янжин Сүрэн бүрэн таныг эндэрч төрж байна. За та бүхний амгалан айлтгая. Юуны өмнө дэлхийн итгэмжлэлийн өдрийн баярын мэндийг хүргэж байна. За өнөөдрийн манай энэ итгэмжлэлийн өдрийн арга хэмжээ улсын баяр наадмыг зохион байгуулах комиссийн уралдаанд давхцсан учраас шадар сайтын мэдчилгээг өмнөөс нь уншиж танилцуулъя. За дэлхийн итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан стандарт хэмжилтийн газрын ажилтан албан хаагчид үе үеийн ахын тул тохирлын үнэлгээний байгууллага болон итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцдог та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн мэдчилгээ төвшүүлж байна. Монгол улс тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог бий болгож хөгжүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд олон улс бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээрэлсэж сорилт, шалгалт тохируулах, техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн чиглэлээр харилцан хүлээн зөвшөөрөх хэрэгцээс нэгдэж, улмаар Монгол улсын итгэмжлэлийн тогтолцоо дэлхийн 90 орчим улсад хүлээн зөвшөөрөгдөн, үр дүнгийн зохицуулагчид иргэд аж ахуйн нэгж байгууллагад хүртэж байгаа цохим мэдгэлж байна. Олон улсын итгэмжлэлийн форум олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаас хамтран энэ жилийн дэлхийн итгэмжлэлийн өдрөөр барилгын салбарт итгэмжлэлээр дамжуулан итгэгдэлцлийг бий болгох сэдвийг онцолж байгаа юм байна. Дэлхийн хүн ам үсгийн хэрээр хот суурин газрын эрхэм тойронд үйлдвэрлэл үйлчилгээний болон орон сууцны барилга дэд бүтцийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалахын төлөө зүтгэж байгаа итгэмжлэлийн байгууллагын хамт олон энэхүү тогтолцоонд оролцогч бүх байгууллага хэрэглэгчдэд дэлхийн итгэмжлэлийн баярын мэндийг хүргье. Ажилтан амжилт хүсэж байна. Монгол Улсын шадар сайд хүрэлцэх.